Гэтэ онгоцны металл болгоныг идсэн хүн гэж та нар сонсч байсан уу? 1 секундын 11-т нь багтахаар 2 байг зэрэг бууддаг гэхээр сумын голоор завчиж байгаа хэсгийг харах боломжтой боддоо. Гэтэ нэр хүн төвчөнд тусаад хараагүй болсон хэрнээ Эверестийн оргилд гараад гэтэ эмзэг эрхтэнлүүгээ ММА-ийн тамирчнаар цохиулаад яахчгүй байна гэхээр юу гэсэн үг вэ? Буюу 47 кг жинтэй Японы сумаар буудалсан явдал байсан. За тэгэхээр дараагийн 10 дахь хүн. За энэ хүн үнэхээр галзуу. Та өмнө Японы өөдөөс өртөө гицээрээ тэмцэжсэн хүний талаар сонсч байсан уу? Эсвэл ямар ч өвдөл мэдрэхгүй хүний талаар ч юм уу? За билээ ямар ч өгүүлбэрүүдийг ухрааж ярьдаг хүний талаар та өмнө бас сонсч байсан уу? Эмчил нийтдээ 15 хүн юр бисэн чадвартай төрсөн гэвэл та итгэх үү? За hello guys, Тамка байна. Дараагийн эмчилгээ тавтаа морил. За энэ удаагийн дугаартай хэдүүлээ яах вэ гэхээр дэлхийд ирэх бүр юр бисэн гэмээр дахиад 15 хүний талаар хамтаа үзэх болно. За тэгээд эдгээр 15 хүн юу вэ гэхээр бүр үнэхээр бүр гоц хүний төсөөлд бүр байж чадахгүй гэмээр юр бисэн чадвартай хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн талаар хамтаа өнөөдөр мэдчих болно. За тэгээд юр бисэн хүмүүсийн талаар хийж байгаа сурвалж контентын маань энэ дугаар нэлийн сонирхолтой дугаартаа орох болгосон бол итгэл төрж байна. Та бичлэглэхээс өмнө лайк дараа, subscribe дарж дэмжиж бити мартаарай. Намайг үздэг хүмүүстэй 80% нь ерөөсөө subscribe дарахгүй үздэг юм байлаа шүү. Та админ subscribe дарж лайк дарж дэмжиж бити мартаарай. Замтай бичлэндээ орцгоё. За тэгэхээр юр бисэн гэмээр хүмүүс эхний хүн. За ярих болон дуулах үйлдэлүүдээ уруугаар нь хийх онцгой чадвартай хүн байд юм байна. Энэ хүн нь болохоор 5 настай байхдаа л одоо фенс тоглоулагчийг санамсаргүй уруу сонсч гутлаа тэрүүнгээр одоо ямар ч үг одоо дуунуудыг уруугаар ол хэлж чаддаг болсон юм байна. Одоо болохоор тэр 55 настай Жон гэдэг нэртэй. Тэр болохоор уруугаар ярьж бас уруугаар одоо дуулахаас илүүтэйгээр бас уруугаар бас бодож чаддаг юм байна. Тэгээд болоогүй маш одоо уурт өгүүлбэртэй ч юм уу уурт одоо тийм дуунуудыг бүр ингээ маш хурдтайгаар бол дуулж бас чаддаг юм байна. Дээд энэ хүн Jingle Bells гэдэг нэртэй дуу хүртэл одоо уруугаар дуулж байгаа тийм видео нуртал байт юм байна. Dashing through the snow and on horse open sleigh over the fields to go laughing all the way. Яа гэхдээ нэр уруугаар ярьж уруугаар дуулж чаддаг гэхээр яг ийм төрлийн хүмүүс олон гараад ирэх юм бол нууц кодоор ярьж байгаа шиг болох юм шүү те. Бүр хамгийн амар дууны үгийг уруугаар дуулж чаддаг гэж боддоо. Бүр маш сонирхолтой. За тэгэхээр дараагийн юр бисэн хүн. За энэ хүн нь болохоор бүгдийг идэгч гэдгээр алдартай Мишель Лотито гэдэг нэртэй хүн юм байна. За энэ хүн нь болохоор яг нэр шигээ бол бүгдийг идэж чаддаг хүн. Түүний хотоодны хүчлэл маш одоо хүчтэй тул өдөрт бараг 1 кг төмөр идэж чаддаг юм байна. Тэр амьдралынхаа туршид дугуй, дэлгүүрийн тэрэг, зурагт, компьютер, бүр цан зэргийг идчихсэн түүхтэй байна. Бүр үүгэр зогсохгүй яасан бэ гэхээр энэ хүн нь болохоор хамгийн том зоог нь одоо Кэсна гэдэг нэртэй нисэх онгоц идчихсэн юм байна. Үүнийг идэж дуусгах болохоор тэрээр 2 жил зарцуулсан юм байна. Гэхдээ онгоцны металл болгоныг идсэн хүн гэж та нар сонсч байсан уу? Бүр мэдрэл муутай сонсогдож штэ. Гэтэ энэ хүний жорлол нь бол нэлийн пик дүүрсэн баха. Надад бол онгоц идсэн түүх нь бол яа. Гэтэ онгоцыг 2 жилийн дотор идэж дуусгасан одоо хүн гэхээр үүний одоо ходоод нь одоо юу юм бэ? За тэгээд дараагийн юр бисэн гэмээр хүн. Энэ хүн болохоор дэлхийн хамгийн уян хатан гэдгээр алдартай хүн юм байна. Энэ хүнийг болохоор Алексей Голобородко гэж бол нэрлэдэг. Түүнийг уян налархаа гэж хэлэхэд дэндүү одоо багтсан хэрэг болно. Багада ээжтэйгээ хамт циркийн үзүүлбэр үздэг байсан тэрээр болохоор энэ мөчөөс хойш одоо орон нугалтын амьдралд өөрийгөө зориулахаар бол шийдсэн байдаг. Учир нь болохоор тэр яг физикийн хувьд боломжгүй гэмээр янз бүрийн хэлбэр төрөст бол өөрийгөө оруулж өөрийгөө бүр ингээ нуглаа зогсохгүйгээр бүр бичлэгэн дээр гарч байгаа үйлдэлүүдийг хүртэл одоо хийж чаддаг юм байна. Яг гэхдээ энэ хүн чинь бараг л утас шиг зөвөр юм ойж байгаа юм шиг л өөрийгөө нугалж чаддаг юм шүү. Яа. За тэгэхээр дараагийн юр бисэн хүн. Энэ хүн нь болохоор бүр ингээ агаар дээр бүр ингээ нисч чаддаг байвал яах вэ? За ямар ч саад дээгүүр бол харайх нь бол нэг төрлийн хэрэг. Гэхдээ таталцлын өөдөөс сөрхөн бүгч өөр хэрэг. Стефан Холм гэдэг нэртэй нэг хүн байт юм байна. Түүний одоо энэхүү чадвараар одоо давж туулж байгаа бүх саадууд нь болохоор Олимпийн дундаж стандартаас илүү өндөр байдаг юм байна. Тэр болохоор 180 см бол өндөртэй хүн. Тэм ч учраас болохоор өөрийнхөө одоо биеийн өндрөөс илүү одоо саадуудыг бол давж өсөрч чаддаг юм байна. Түүний одоо биеийн өндрийг 11 инч гэж төсөөлөх юм бол түүний давж байгаа саадын инч нь бол 44 инч юм байна. 44 инч хүртэл өсөрч чаддаг хүн. Бараг бидний нөгөө партны дээр хэлжсэн шиг массы дайчтаас илүү өндөр өсөрч ирнэ гэсэн үг. За дэлхийд дээрх хамгийн хурдан бууддаг хүн гэж та сонсч байсан уу? Энэ хүн нь болохоор Боб Мендон гэдэг нэртэй хүн юм байна. Түүний одоо гарын булчингуудын ширхгүүд нь төрөлхийн маш хурдан агшдаг тул одоо хүний нүд ирэмхийн зур буюу одоо секундын 11-т нь 2 байг болол онж буудаж чаддаг хүн юм байна.
Тэр бол амьд байсан хамгийн хурдан бууддаг хүн юм байна. Гэхдээ та нар бодоод үзтээ 1 секундэд 1 секундын 11-т нь багтахаар 2 байг зэрэг бууддаг гэхээр бараг 1 дойлд 2 сум гаргаж ирнэ гэсэн үг. 1 секундын 11-т нь л буудаад байгаа шүү дээ, тий. Йоо. За тэгэхээр дараагийн Европсын хүн. Энэ хүн нь болохоор Тайландын кикбоксчин Лерцила Чумпертур гэдэг нэртэй хүн юм байна. Тулааны лигийн жинхэнэ утгаар нь айлгаж чаддаг хүн. Энэ залуу болохоор Мутагийн болохоор 8 удаагийн авраг хөдөлгөөн нь маш хурдан тул одоо түүнийг Нё буюу одоо Matrix кинонд гардаг нөхөртөө яг тэнцвүүс хэмжээний хүн гэж бол хүмүүс үздэг юм байна. Тэгэхээр тэр яг Matrix шиг одоо сумаас бол болтох биш, харин өшгөлтөөс болтож болж чаддаг. Түүнтэй хамт хулдаг хүмүүс болохоор түүнийг ямарч барьцгүй нэгэн гэж бол хэлдэг юм байна. Учир нь сүүлийн 10 жилийн турш болохоор тэрээр 3 өөр жингийн ангилалд бол дэлхийн олон удаагийн аврагын цолыг бол хүртэж байсан. Мөн дээрээс нь нэг ч одоо ялагдaltaгүйгээр нь дарааллаад бол 100 тулаан хийж ялж исэн түүхтэй байна. Энэ нь бол дэлхийн түүхэнд илт одоо давмгайлсан тийм одоо амжилтаар дүгнэгддэг юм байна. Гэхдээ нэрнээсээ Matrix кинонд гардаг хүнтэй адилхан хэмжээний хурд ашигладаг хүн юм шүү. За тэгэхээр дараагийн Европсын хүн. Энэ бол үнэхээр галзуу. Нисэж буй сумыг яг голоор нь завчиж буй самурай гэж та сонсч байсан уу? Энэ хүнийг болохоор Исеё Мачита гэж бол нэрлэдэг юм байна. Тухайн хүний үйлчлэх одоо хөндлөнгөөс харсан хүмүүс юу гэж хоорондоо ярилцдаг вэ гэхээр би чимийг нь сонсон ч ерөөсөө нүдэрээ бол харж чадахгүй байна. Ердөө тэгхэн төдийд л бол аль эзэн илт хажуугаар зөрчигсөн байдгаа гэж бол хүмүүс хэлдэг юм байна. Энэ хүн зүгээр л нэг илт барьсан хүн бол биш. Ингээ хүн буундаг сонсоход л ердөө секундэд 13-т тэнцэх хугацаа зарцуулдаг. Гэтэл энэ залуу болохоор тэрхүү хугацаанд мэдээллийг боловсруулж, хариу үйлдэл үзүүлж, бүр илдээ завчих байрлалд хүртэл бол шилжүүлсэн байдаг юм байна. Тэр сумыг харахын тулд болохоор бичлэгийг 250 дахин удаашруулах шаардлагатай болдог юм байна. Гэхдээ манай 250 дахин шүү. Учир нь тэр сум нь болохоор цагт 200 милийн хурдтайгаар бол нисэж байдаг юм байна. Гэхдээ галзуугаас манайхаа энэ хүн сумыг одоо голоор нь хэрчих тэр хугацаанд бид харахын тулд 250 дахин удаашруулсан бичлэгийг үзчихэж л сумыг голоор нь завчиж байгаа хэсгийг харах боломжтой болдог. Зөв буута хүний өөдөөс бараг хоттой явах цор ганц хүн бол энэ хүн юм шүү те. За тэгэхээр дараагийн Европсын хүн. За энэ хүн нь болохоор хараагүй уулчин Эрик Вейхенмейер гэдэг бол нэртэй хүн юм байна. Энэ хүн нь болохоор 4 настайдаа ховор өвчнөөр өвчлөөд 13 наснда бүрэн хараагүй болсон одоо хүн юм байна. Гэтэ энэ үйлдэл нь болохоор түүнийг бол зогсоож чадсангүй. Тэрээр Эверестийн оргилд гарсан анхны хараагүй хүн болсноор одоо дэлхий дахинд бол бүр нэрээ дурсагдаж бол чадсан хүн юм байна. Зөвхөн Эверестээр зогсдолгүй тэр дэлхийн бүх твийн хамгийн өндөр оргилуудад бол гарч чадсан хүн юм байна. Үүний зэрэгцээ болохоор тэрээр 2001 онд Эрик болохоор 29,000 гаруй фунт өндөртэй бол уулан дээр авирч итгэмээргүй бол амжилт үзүүлсэн хүн юм байна. Гэтэ нэр хүн төвчөнд тусаад хараагүй болсон хэрний Эверестийн оргилд гараад ердөө үлдсэн бүх мэдрэхүүгээ ашиглаад уулан дээр гарч чадсан хүн гэхээр хүний одоо тулах цэг бол үнэхээр уудам юм аа. За тэгэхээр дараагийн Европсын хүн нь болохоор Кевин Ричардсон гэдэг нэртэй хүн. Энэ хүн нь болохоор зэрлэг амьттай нэг цул болоо зогсохгүйгээр бүр дэлхийд даяар арслангуудтай шивнэлддэг хүн гэдгээр бол алдартай байдаг юм байна. Энэ залуугийн арслангуудтай одоо тогтоосон супер хүний холбоо нь болохоор маш хүчтэй тул тэр тэдэнтэй ямар ч одоо айц зүгээр хамт амьдарч чаддаг хүн юм байна. Гэтэ энэ хүний оронд би байсан бол аль эзэний хоол болоо идүүлчихсэн л байх та. Тэгвэл засахгүйгээр тэр хүн нь болохоор эдэртэйгээ бүр хамт тоглож, хамтдаа одоо тухал сууж, бүр дээр нь бүр ингээ мордож сууж чаддаг цорын ганц хүн юм байна. Арслангуудын дээр мордож суудаг хүн гэд боддоо. Бусад хүмүүсийн эзэжгээ дээрээ байхад яагаад энэ хүн дээр ингэж тоглоод байна? За тэгэхээр дараагийн Европсын хүн. За энэ хүн үнэхээр галзуу. Зүгийг удирдагч Норман Гэри гэдэг нэртэй хүн байт юм байна. Энэ хүн нь болохоор 40 гаруй жил одоо зүгийг судалсны эцэст Норман тэдний хөдөлгөөн бүрийг бол удирдах чаддаг хэмжээнд бол хүрч чадсан цорын ганц хүн юм байна. Түүний арга нь болохоор хатан зүгийн одоо ялгаруулдаг фермоноор болохоор өөрийгөө бол бүрхдэг юм байна. Ингэснээр болохоор зүгэнүүд бол түүний хатан зүгийг гэж андуураад бол өөрөөр нь бол удирдуулт юм байна. Ингэснээр яадаг вэ гэхээр 100,000 гаруй бол зүгийг бол би энэ дээр нь бол ирж суудаг. Тэгснээрээ тэр бол гудамжийн төвд бол зүгийнүүтэй хамт явж чадах цорын ганц хүн болж хувирсан юм байна. Тэрээр болохоор энэ бүгдийг бол ганц шатхуулгүйгээр бол хийж чаддаг гэж бол өөрөө ярилцсандаа өгсөн юм байна. Яа гэхдээ энэ хүн төрөлхтний эсрэг хэрэг дайтах юм бол яа. Тооны хувьд бол энэ хүн бол Монголын нэг аймгийн хэмжээнд бол дайн зарлаад ялчих төрлөө хүн юм шүү те. Тооны хувьд бол яалчгүй илэрхийлэх хүн юм байна. Энэ хүний өөдөөс дайн зарлаж болохгүй шүү. За тэгэхээр дараагийн Европсын хүн. Энэ хүн нь болохоор цэглэн хүн Биба гэж нэрлэгддэг Slavisha Package гэдэг нэртэй хүн юм байна. Тэрээр болохоор төрөлхийн одоо хүслийн болцорхойгүй тул арьс нь маш хуурай тусгаарлагч болж бол өгдөг юм байна. Иймээс болохоор сая вольттэй цэглэн гүйдлийг бол төсвөрлөж болж чаддаг. Тэрээр болохоор биедээ энерги хоригдлуулж бүр гараараа цото хоол зайдас бол шарж чаддаг юм байна.
Яа гэхдээ юу гэсэн ч үгүй гараараа одоо зайц шарах хэмжээнд тогийг дамжуулдаг авцдоо. Гэтэ нэр бурхан бол энэ хүн бүр амар чадвар зааж. Энэ хүн хэрэг цэглэхааны инженер байсан бол нэрээ ямар ч тогны эсрэг ямар ч хамгаалтгүй орно шүү дээ. За тэгэхээр дараагийн хүн энэ нь болохоор өвдөлт мэдэрдэггүй гэдгээр алдартай Кербиро гэдэг нэртэй хүн юм байна. Түүний өвдөлт төсвөрлөх чадвар нь болохоор хит өндөр тул хоол руу зохих зэрэг нь болохоор зүгээр л хүүхдийн тоглоом шиг санагддаг юм байна. Мөн цаашлаад мэрэгжлийн тулгаанч буюу одоо MMA-ээр бол хичээлдэг тийм хүнээр бол эмзэг эрхтний бол цохиулсан ч түүнд бол ямар ч нөлөө бол үзүүлээгүй юм байна. Гэхдээ тэрхүү өшгөлтийн хүчийг хэмжингүүл 1000 фунт хэмжээнд бол өшгөлсөн байт юм байна. Гэтэ энэ хүн бол ямар ч зүйлд бол тэсэл гарсан. Цорын ганц хүн бол шатсан байна. Гэтэ эмзэг эрхтэн лүүгээ MMA-ийн тамирчнаар цохиулаад яахчгүй байна гэхээр юу гэсэн үг вэ? Йоо. Шууд нүдэнд төсөөлөгдсөн. За тэгэхээр дараагийн 10 дахь хүн. За энэ хүн үнэхээр галзуу. Энэ залуу болохоор юунаас ч бол айдгүй залуу юм байна. Тэрч байтугай өөрөө нь шууд чиглэсэн Японы өөдөөс тэмцэж чадсан цорын ганц хүн. Энэ бүдийг эхлэхээс өмнө болохоор 1920-ад оны үеэр тэрээр болохоор бие махбодоо асар их хүчээр хийлэл дарамтыг төсвөлж чадах үс бэлэн болгон дасгалжуулж бол эхэлсэн юм байна. Шууд утгаараа хүмүүс түүнийг хэр хүчтэй зохих эсвэл юугаар зохих нь хамаагүй байдаг гэсэн. Энэ нь болохоор нударганы цохилт болон одоо том алах нь бол юу ч бол өөрт нь бол хор хүнэл бол авчруулж чаддаггүй байсан юм байна. Энэ бүхнийг болохоор Ричард өөрөө тэсэж чаддаг байсан. Хүмүүс түүний ходоодыг сулрах хэсгийг үзэхийн тулд дээрээс нь өсөж хүртэл үздэг байсан ч тэр бол сулардаггүй байсан юм байна. Энэ хүнийг болохоор хүмүүс одоо хүн жингийн аваргаар хүртэл цохиулсан ч бол ямар ч одоо айдасгүйгээр цохиулж чадах цорын ганц хүн гэж бол үздэг юм байна. Түүний хамгийн галзуу үзүүлбэрийн нэг нь болохоор Ричардсон 104 фунт буюу 47 кг жинтэй Японы сумаар буудулсан явдал байсан. Тэр болохоор карьерийнхаа яг оргил үед болохоор энэ үзүүлбэрийг 2 удаа бол хийж харуулдаг байсан юм байна. За тэгээд үүгээр зөксгүйгээр маш олон Европсын хүмүүс дараалан энэ хүний гарснаас хойш гарч эхэлсэн юм байна. Тад энэ хүмүүсүүдийг харж байна уу? Тэгэхээр дараагийн бичлэгэн дээр энэ хүмүүсийн талаар ярил та нарт ямар вэ? За тэгээд энэ хүрээд дугаар маань өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайка дараа саботрахаа битэн мартаарай. Та хэдийн subscribe лайкаар бол урам зориг аваад дараагийн дугаараа бэлдэж хүргэх юм шүү. Тийм болохоор та админ дэмжигээ битэн мартаарай. За тэгээд үзэж дууссан бол мэдээж комментээр үзэж дууссан гэж бичээрэй. Би бас хэн үзэж дууссныг бас харахыг хүсэж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.